За өчтөр юу болсон бэ гэх юм бол хэдүүлээ богино хугацааны арилжаа хийх гэж үзсэн Tesla дээр борлуулалтын таамаг юм уу машины үйлдвэрлэл борлуулалтын таамаг хэд байсан бэ гэх юм бол Wall Street-ийн шинжээчнэр ойролцоо нэг 440 450 мянган машин миний санхүүгийн тооцооллын дагуу ойролцоо 473 474 мянган машин зөрүү нь хэдэн бэ гэх юм бол ойролцоо 30 мянган машин илүү хүргэсэн үйлдвэрлэсэн байх. Яг ясам дээр 490 мянган машин хүргэсэн, үйлдвэрлэсэн. Хүлээлтийг бүр амар давуулан биелүүлсэн. Хэрнээ хаашин буурсан. За. Өчтөр надад ч гэсэн дахиад нэг сурамж болсон. Та санаж байгаа бол Nvidia дээр бид нар яг адилхан төрлийн арилжаа хийх гэж үзсэн. Борлуулалт бас давуулан биелүүлэх таамаг байсан. Миний тооцоолоороо давуулан биелүүлсэн. Хэрнээ Nvidia-гийн ханш тухайд унжижсэн. Тэгээд Tesla дээр яг адилхан болсон. Хэдүүлээ юу юусэн бэ гэх юм бол Tesla-гийн 2 дахин хөшүүрэгтэй юуны арилжаа руу ороод за тэгээд ер нь бол позиц эдэр авсан бэ гэх юм бол $23 дээр аваад тэгээд stop loss $21 дээр тавьсан бол өчтөр stop loss triggered болсон. Тэрнээс хойш Tesla-гийн хөвцөө юу болж байна гэх юм бол жоохон recovery хийж байгаа. Та харж байгаа бол 12 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулна. Окей. Тэгээд бидний нийт алтгалал ойролцоо манай багцын 1% болсон stop loss муха гэхдээ яг болтгүй юм. За. Хэдүүлээ дараагийн хөвцөө харцгаая. Oscar Health та харж байгаа юм бол uptrend дотор хിവэр явж байна. Саяхан жоохон дээгүр доогуур явсан. Одоо буцаагаад uptrend-ийн дээгүр гарч чадсан. Одоо яг буцаага арай ингээд зурчих юм бол бас ерөөд uptrend дотроо явжлаа. Хэдүүлээ channel зураад үзэх юм бол ер нь бол бас аваа их upside байна. Тэ та харж байгаа бол ер нь бол higher high, higher high, higher high, higher high, одоо lower high гэхдээ recovery хийж байна. Тэ тэгээд энэ 7 хоногийн хаалтын шид байх юм бэ хэдүүлээ харцгаая. Энд бас нэг resistance байгаа. Эний дээгүүр ерөөдөө $19 resistance-ийн дээгүүр хаач чадах юм бол ерөөдөө дээшээ гарна. Тэгээд дахиад retest хийх бах. Энэ үедээ бас энэ resistance-ийн дээгүүр гарсан. Retest хийсэн. Гэхдээ буцаага failдсан. Энэ удаа одоо эх 7 хоног нэгтгэхэд 2 дахьад 3 дахьад өдөр ер нь бол retest хийгээд тэгээд дээшээ яваад эхлэх юм бол хэдүүлээ явах хэрэгтэй юм бэ гэх юм бол Oscar Health руу дахиад орно. За тэгээд ерөөхдөө Oscar Health дээр жоохон оройтсон биш үү гэх мэтчлэн ерөөсөө үгүй. Таад нэг харж байгаа юм бол энэ uptrend channel дотор явж байгаа. Тийм учраас энэ uptrend-ийн upside хэдэн бэ гэх юм бол $24 хүртэл явж байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ нэг $21 дээр ороод 24 хүртэл баг зэргийн нэг богино хугацаа дунд хугацааны арилжаа хийх юм бол гайгүй юм шиг байна уу. Окей. Тийм учраас хэдүүлээ ямар нэгэн байдлаар ерөөсөө хоцроогүй шүү. Хугацааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хөвцөө хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За. Чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Эсвэл өшөө дахиад ингээд доошоо яваад эхлэх юм бол хэдүүлээ угаасаа юу харах хэрэгтэй юм бэ гэх юм бол энд нэг support байна. Энд нэг support байна. Тэгэхээр энэ үеэр хэдүүлээ Oscar Health руу буцаагаад орох бүрэн боломжтой. Окей. Ийм байдалтай. Окей, HIMS дээр хэдүүлээ энэ үеэр нэг гарсан тэрнээс хойш ерөөхдөө явжлаа. Одоо яг resistance дээр ирсэн байгаа. Өчтөр resistance-ийг цохиж чадаагүй $59-60 resistance байгаа. Short position амар ихтэй. Тэгээд энэ дээр бас нэг сонин юм байгаа. Магадгүй дараагийн нэгтгэхэд
хэдүүлээ баг зэргийн хэмзийн long position авах хэрэгтэй байж магадгүй. Яг гэх юм бол энэгээр ингээд дээшээ яваалах юм бол дахиад нэг short squeeze болох магадaltaй. Тэгэх юм бол ерөөхдөө нэлээд дээшээ явах магадaltaй. Тэгээд энэ дахиад нэг resistance байгаа $70 дээр хэдүүлээ энийг зүгээр анхааралтай харцгаая. За алт яаж юм? Бидний хамгийн том анхаарал яг одоохондоо бол алт дээр явж байгаа. Өдрийн чарт үзүүлэх юм бол нэг сайн ойлголт авч чадахгүй бах. Бид нарыг өчтөр бас сандраасан манай контент манай community-ийг ингээ зовоогоод байгаа юм юу юм бэ гэх юм бол сонирхолтой яг энэ арилжаа нээгээд бам тэ алтыг бол цогтөг. Өчтөр бас та харж байгаа юм бол арилжаа нээгдээд бам ингээ цохилт авсан. Алт бол баг яг 3900 хүрчихжсэн бол 3800 20 ерөөхдөө та харж байгаа юм бол нэг $80-ороо унсан. Энэ үеэр ч гэсэн яг адилхан $80 унсан. За тэгээд гадуур хүмүүс юу ярьж байна гэх юм бол алтны ханшны манипуляц тэгээд банкуд төв банкуд ингэх гээд тэгэх гээд бити тиймд итэг зүгээр энэ үеэр томоохон хөрөнгө оруулагч нар ашиг авч байгаа. Окей. Яг ашиг авч байгаа юм бэ гэх юм бол энэ үеэр хөрөнгө оруулалт хийсэн байж магадгүй. Тэ энэ consolidation-ийн үеэр хөрөнгө оруулалт хийсэн байж магадгүй. Энэ үеэр хөрөнгө оруулалт хийсэн байж магадгүй. Тэгээд та ингээ харж байгаа юм бол одоо алт бол 9 сарын 30-наас өнөөдөр хүртэл ер нь бол жижигхэн consolidation хийж байгаа. Тэ энд нэг resistance байна. Энэгээр ингээ дээш явж байгаа. Гэхдээ та ингээ харж байгаа юм бол тэ up тэ up зовлонгийн шатаар ингээ дээш явж байгаа. Алтны үн хааш одоо 2-7 оны өмнө за яг нэг сарын өмнө хэд байсан бэ гэх юм бол 3400 3500 та байсан. Одоо 3850 руу хүрсэн. Тэ бараг $300-ороо нэмэгдсэн хэрнээ янз бүрийн одоо уурхайн компаниуд та харж байгаа бол 9 сарын хэдэнд Hecla Mining 9 дээр байгаа юм байна. Тэгээд өчтөр Hecla Mining нэлээд хүн цохилт авсан. Гэхдээ uptrend line дээгүүр хаалт хийж чадсан хүмүүс сандарч байгаа. Манай бид нартай цуг хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бас Hecla Mining юу болж байгаа юм бэ? За алтны алттай ерөөсө зэрэгцээ хөдлөхгүй байгаа нэг хувьцаа манай багц дотор байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Ola Mining өчтөр ерөөхдөө энэ uptrend line-ыг бараг цохихож үзсэн. Та харж байгаа юм бол яг энэ trend line дотор явж байгаа миний хүлээлт юу юм бэ гэх юм бол ер нь бол одоо буцаага дээшээ явах магадлал өндөртэй. Өчтөр бас томоохон цохилт авсан. Recovery хийж чадах гэж найдаж байна. Гэхдээ Ola Mining алтнаасаа тасраа явчих юм бол хэдүүлээ магадгүй Ola Mining-ийн эзэмшлээ баг зэрэг багасах ёстой байж магадгүй. Гэхдээ тэр ч ихтэй бол биш. Одоо манай New Gold дээр бид нэр хөрөнгө оруулалт хийсэн өчтөр бас нэлийн цохилт авсан $7 хүртэл яваад одоо pre-market дээр $7 30 цент дээр тэгээд яг bull market дотор болдог. Өмнө бас хэлжсэн wall of worry дээшээ авраал явж яг бол одоо болцсон уу энэ уналтай өдөр юм байна. За гайгүй өдөр одоо буцаага унлаа. Одоо болцсон байхаа. Тэгээд ингээ буцаага дээшээ яваал bull market trade хийх тэ өдөр болгон баг алтны ханш баг зэрэг ингээ дээш өсөж байгаа. Хэрнээ манай алтны уурхай компаниуд биднийг ингээ үргэлж ингээ зовоогоод байгаа. Энэ үеийн мэдрэмжээ бити мартаарай. Одоо тэгвэл дараагийн bull market биднэрт одоо дахин тохиолдно. Гэхдээ тэр бол биднэрт ерөөхдөө та нарт бас юу болох хэвээр бэ гэх юм бол туршлага болох хэвээр. Окей. Мөнгөн дээрээ бас өчтөр мөнгө маань аимшигтэй заяа. Бүр зарим хүмүүс нь за одоо дууссан уу идрээ хаа энэ одоо тэ мөнгө одоо баг худлаа болж байна гэл $47 90 центээс $45 $3-оор ингээд доошо савлсан. Oh my god. Алтны уурхаанууд худлаа юм байна. Тэгээ буцаа recovery хийсэн. Тэ одоо Core Mining дээрээ бол бас олон хүмүүс өчтөр сандарсан. Тэгээ таад харж байгаа бол oh my god гэл тэ
fake out хийгээд одоо буцаагаад trend line-ийн дээгүүр дээр явж байгаа. Volume бол өндөр таад нэг харж байгаа бол энэ Curve mining-ийн volume ингээл spike хийж гин, ингээл нэг spike хийж гин. Ерөнхийдөө Curve mining дотор нэлээд олон spike-ууд болж байгаа. Ойролцоо нэг сарын дараа тайлангаа тавина. Ер нь бол энэ бүх уул уурхай компаниуд ойрхон тайлантай таад харж байгаа бол Hecla mining бас 33 хоногийн дараа New Gold харцгаая 35 хоног тий бүгдээрээ ерөөхдөө ойрхон юутай. Тэгээд ганц нэг гордмоор байгаа юм юу юм бэ гэх юм бол 30 хоног дахиад нэг сар алт дээшээ яваасаа тэгэх юм бол энэ компаниуд бүгдээрээ гайхалтай тайлан илгээн таад нэг харж байгаа юм бол өмнөх үеэр new болж исэн бэ гэх юм бол new gold тий алтны ханш нь гайг байсан. Гэхдээ алт савлж исэн тий савлаад нэг хүмүүс заа new алтны үн ханш буурах юм байна, худлаа юм байна гэд. Тэгээ энэ үедээ earnings гараад таад харж байгаа юм бол давуул нь биелүүлсэн тий. Тэгсэн чинь ингээд буцаагаад ингээд дэш явж байгаа байхгүй. Одоо энэ үеэр нөгөө earnings per share 19 cent гэж байгаа юм байна. Гэхдээ энэс давуул нь биелүүлэх магадлал маш өндөртэй. Тэгээд энэ давуул нь биелүүлдэг тайлангаа үзүүлсэн өдөр алтны ханш бас дахиад өссөн байх үедээ хэдүүлээ айгүй хөөрхөн ашиг авах боломжтой. Тэгээд буцаагаад алтны чарт руу ороход ер нь бол энэ хаа хүртэл явах потенциалтай юм бэ гэх юм бол ойролцоо нэг $4,100 руу явах боломжтой. Хэдүүлээ сарын чарт гаргах чи за сарын чарт арай биш ээ 7 хоногийн чарт гаргаад let's do the Fibonacci extensions. Тэнийг бас зөндөө хийж исэн. Хэдүүлээ харцгаая. Bottom, top, full retraction. Тэгээд Fibonacci нэг бол 4080, 4100 энэ хаваар одоо энийг бас ингээд ийшээ татаж болно гэх юм бол 4140. Гэхдээ эсвэл ингээд жоохон яаж болно 4000. Ер нь бол 4050 дэшээ гараад яваад ирэхээр sideways consolidation эсвэл буцаад correction ер нь бол буцаад 3300 3400 руу явах бүрэн боломжтой. Таад өмнө харж байгаа юм бол тий ингээд доошо correction орсон, ингээд доошо correction орсон, ингээд доошо correction орсон. Тэгээд одоохоно 7 хоногийн төвшөнд им ерөөсө байхгүй байна. Тэгээд буцаагаад энэ 3000 хэдэн зуул ингээд доошо явахаараа сандрах юм ерөөсө байхгүй. Тайван байцгаа. Хамгийн гол нь нөгөө алтан дээр ханшин дээшээ доошо явахаараа хамгийн гол нь энэ Orla mining гэх мэт шин компаниуд энд одоо тэ энэ Orla mining-ийн хувьцаа эзэмшнэр нэлээ их зарсан. Тэгээд таад өөрийнхөө анзаарч байгаа юм бол Orla mining бусад компаниудтай адилхан өсгүй юм байна. Яагаад өсгүй байгаа юм бэ? Яагаад ингэ буураад байгаа юм бэ гэсэн сэтгэл зүй та дотор ингээд гарч ирж гин тэ таад өөрөө сандарч гин. Таатай бас яг адилхан зовж байгаа хүмүүс нь энэ дотор бүгдээр яатсан байгаа юм бэ гэх юм бол алт өсөж байгаа. Энэ үеэр амар өссөн байна. Одоо тэгээд дахиад өсөх юм биш үү гэсэн одоо энд нэг flag яваад байна. Тэгээ хэдүүлээ бас энэ дээр боломжтой байх хэрэгтэй. Яг гэх юм бол flag бас фейлдэх боломжтой. Тэгээд гэхдээ алтны үн ханш унахгүй юм бол энэ ерөөхдөө дэшээ явах хандлага бол байгаа. Гэхдээ хэдүүлээ энэ дээр зүгээр боломжтой байх хэрэгтэй шүү. Тэгээ 97 оноос хэдүүлээ баг зэрэг тормсоо татъя. Хэмс буцаагаад дахиад жоохон өсөж гин. Манай Robinhood дотор бид нэр маш бага хөрөнгө олт хийсэн хэрнээ ингээд дэшээ яваалаа хэдүүлээ $30 дээр хөрөнгө олт хийсэн 140 лөө явж байгаа. Манай баг зэрэг бас манай Alibaba амарсан явж ин таад нэг харж байгаа бол энэгээр ингээд дэшээ пуужинцсан одоо $190 дээр явж гин. Хэдүүлээ дөнгөж саяхан бас JD лөө саяхан саяхан энэ үеэр хөрөнгө олт хийсэн $32-33 дээр одоо $36 руу явцсан байгаа. Алтны сэгсрээ нөө савлгаанаас болж бид нар яг манай уурхаан нууд яг тийм амар гоё өсөхгүй байгаа. Гэхдээ манай Mica Metals бол манай Mica Metals бол дэжгүй жоохон retraction орж ийн. Тэгээ Mica Metals дээр та нэлээд их туршлага хөрөмтлүүлсэн байх ёстой гэж бодож байгаа. Яг гэх юм бол өмнө нь бол тий таад нь харж байгаа юм бол channel-ийн таацтай хүрсэн за буцаад ингэсэн ёроолтой хүрсэн одоо буцаага явж гин
дэшээ явах потенциал бол бүрэн байгаа. Тийм учраас энэ channel-аараа ерөөхдөө ингээ могоо шиг дэшээ доош ингээ яваал байна. Тийм учраас энэ өргөжлөх баха. Тэ алтуул $4,000 гарах магадлал маш өндөртэй. Баттай ерөөсөө биш. Тийм учраас хэдүүлээ зүгээр 50 хүлээцгээе. За одоо макрогийн төвшөнд хэдүүлээ жоохон харах юм бол долларын индекс та харж байгаа бол дөнгөж сая эндээ ерөөхдөө энийг брейк хийчихсэн. Тэ энэ маш олон жилийн uptrend line. Энэ uptrend line хэдэн оноос хойш явж байгаа юм бэ гэх юм бол за бараг 2008 буюу 2011 оноос хойш энэ channel ерөөхдөө идэвхтэй байгаа. Та харж байгаа бол яг bottom юм уу үгүй юм уу одоохоно бас тодорхой биш байгаа. Хэдүүлээ ингээд зум ин хийх юм бол яг саяхан энэ channel-ийн ёроолтой 7-оод дээшээ гарч явсан. Тэгээд доллар баг зэрэг өссөн. TLT яг энэ triangle-аар явж байгаа одоо яг resistance дээр ирсэн байна. Доошоо явах потенциалтай. Доошоо яваад эхлэх юм бол хэдүүлээ энэ SHY дээр хэдүүлээ юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ үеэр би ингээд хэд удаа дурдсан. Энэ үеэр бид нар аваагүй нь болж яа гэх юм бол 20 центээр унсан байгаа. Яг магадaltaй юм бэ гэх юм бол энэ support line одоо resistance болоод ингээд доошоо яваад тэгээд эндээ хүрчих юм бол тий эсвэл энэ хаваар хэдүүлээ яах юм бэ гэх юм бол SHY дээр нөгөө ярьж исэн option авна. Ер нь юу болж байна гэх юм бол манай багц бол одоо жоохон consolidation явж байгаа. Өнгөрсөн 3 сарын хугацаанд айгүй хөөрхөн өсөлттэй байсан. Одоо жоохон sideways явж байгаа. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол алт өмнө бол айгүй тий hop байсан бол нэгэн дэш явцсан болохоор нөгөө алтны уурхай компаниуд одоо өнгөрсөн 3-4 7 хоног ерөөхдөө жоохон sideways явж байгаа. Одоо хизээний цагт унах юм уу үгүй юм уу буцаагаад энэ лайн руу ирээд тэгээ өсөлтөө өргөжлүүлэх юм уу юу болох гэдэг юм бэ хүмүүс нь эргэлзээд байгаа. Тэгээ энэ алтны компаниуд тайлангаа бас гаргаагүй байгаа 30 хоногийн дараа тайлангаа гаргана. Тийм учраас энэ дээр хүмүүс ерөөхдөө жоохон сандралттай байгаа. За хамгийн сүүлд хэдүүлээ ямар яах ёстой бэ гэх юм бол нефт нэрээ ер нь энэ triangle wedge-насаа дөнгөж сая нэг fake breakout болж исэн. Та зүйлчээ. Тэ. Sorry. За энэгээр ингээд яваад ер нь бол нэг жижигхэн fake breakout болж исэн. Буцаага collapse хийчлээ. Тэгээд одоо ерөөхдөө нефтний support level энэ байна. Дараагийн томоохон support level ерөөхдөө энэ байна. Тэгээ хэдүүлээ харцгай Fibonacci-гийн юм та харж байгаа бол ерөөхдөө энэ оргилцэгнээс ёроол руугаа тэгээ бүрэн retraction руу ингээ харахаараа нефт хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол нэг 56 эсвэл 52.9. Тэгээ хэдүүлээ тэр Occidental Petroleum, Valaris, Devon Energy лөө хизээ нэмж орох юм бэ гэх юм бол магадгүй одоо бүр энэ $58-оос хэдүүлээ энэ үеэр жоохон нэмж авчээ. Тэгээд энэ dotted line руу хүрчих юм бол бүр нэмээд авсан зүгээр. Тийм ерөөхдөө энэс доогуур ерөөхдөө OPEC янз бүрийн орнууд ер нь нийлүүлж байгаа. Тэгээд нөгөө талдаа бас нефт өсөөсэй гэсэн хүсэл нэг хэрэггүй. Ягаад гэх юм бол нефт удаан хугацаагаар ингээд энэ хаваар байх юм бол эсвэл бүр $50 дээр байх юм бол ерөөхдөө эдийн засагт сайн инфляцийн эсрэг юм явна. Хүмүүсийн креманд илүү их мөнгө үлдэнэ. Тэгээ эдийн засгийн өсөлт сайн байна гэсэн үг. За нэмээ хэлэхэд алтны уурхай компани хамгийн том өртөг юу юм бэ гэх юм бол тэр дизель төлш тэр юутай холбоотой байгаа юм бэ гэх юм бол энэ бензин нефттэй холбоотой байгаа. Тийм учраас бидний өсөж байгаа юм юу юм бэ гэх юм бол нефтний үн ханш хямдхан байгаасаа алтны үн ханш өндөр байгаасаа алтны олборлолт явуулж байгаа компаниудын борлуулалтын ашиг бас тий сайхан байгаасаа гэж яаж байна. За тэгээд бүтэн сая өдөр дахиад нэг апдейт оруулчихна. Тэндээ бас хэдүүлээ нөгөө үнэлгээ хийжсэн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдийн эргээ харцгаая. Тэгээд та 5 дахь өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Тэгээ өнөөдөр ямар нэгэн апдейт буюу трейд арилжаа позиц байхгүй өчтөр манай Tesla stop loss хүрсэн. Тийм учраас бид нэр одоо буцаагаад нэг 17 18%, 20% хавцаа кэш дээр сууж байгаа. Тэгээд тайван байцгаая. Бүх юм
трендэрээ савлгаатай хэрнээ трендийн дагуу явж байгаа шүү. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.